Үйлдвэрийн газарт гарч болзошгүй агаарын осол түүнээс урдчлан сэргийлэх. Агаарын осол гэдэг нь эд зүйлийг зөөвөрлөгч машинаар зөөх үед ажилтан болон машин техникийн буруу ажиллагаанаас болж унах буюу нурах. Мөн хийж байсан зүйл нь хугарч эвдэрснээр ажилтанд гэмтэл учруулах ослыг хэлдэг юм аа. 2006 оны аюулгүй ажиллагааны судалгаанаас үзвэл аж үйлдвэрийн хувьд 35,914 хүн энэхүү осолд өртсөн ба үйлдвэрийн ажилчдын 100 хүнээс 1.2% нь өртсөн байна. Энэ нь батлагдсанаас 612 хүн нас баржээ. Нийт үйлдвэрт гарч байгаа агаарын осол нь 2561 хүнд хүрч нийт хохирогчдын 38.6%-ийг эзэлж 24 хүн нас барсан гэсэн судалгаа гарчээ. 4명이 사망한 것으로 조사되었습니다. Агаарын осол нь кран, мөн зөөгч машин, цахилгаан шат гэх зэргээр барилгын материал, техник хэрэгслийг зөөхөд түүнчлэн өрөмдөгч, зүсэгч, таслагч гэх мэт цахилгаан тоног төхөөрөмжлөөр ажиллаж байх үед мөн машин төхөөрөмжийг засаж янзлах үед хизээч хаанч ямар ч байдлаар гарч болзошгүй тул та бүхэн үргэлж анхааралтай ажиллахад илүүдэхгүй. Дээр болон доор зэрэг ажиллах үед гарах агаарын осол. Ой! Сайхан хүүтэн ундаа уужгаад ажиллацгаая. Юу болчихвоо? Чамааг чи ажлаас зүгтаад бас л тэнэд явчлаа гэж бодож байлаа. Юу гэж дандаа тэгж байдаг юм дээ. За. Энийг чамд. Шууд л хөөрч байх шүү. Юу болсон юм бэ? Би нэг сайн үйл хийсэн юм аа. Юу юм бэ алив хідээчтэй тэгээд. Би нэг хитэн цаас нууж явдаг байсан юм байхгүй юу? Эхнэрдээ баригчихсан. Тэгэхээр нь энэний нэрийг барьчихсан чи шууд л уцаар залгаад асуудаг байгаа. Тэрийг би түргэн ухааны ачаар ойлгож мэдээд арга зал сэдэж олсон. Хэцүү байсан шүү. Үгүй тэгвэл ганц ундаа юу ч болохгүй юм биш үү? Уулахгүй бол болохгүй юм байна. Нэр дэхүү. Халуун ч байна. Ажлаа дуусгаад сайхан хүүтийн шар хайрыг ууцгаа л та. Нэр нү. Яг үз. Нэрээ. Жаахан гуйлахгүй дээ. Юун ч амархан бууж өгд юм бэ. За надаас нууцаар юу хийцгээгээд байгаа юм. Үгүй таач гэсэн нэгийг уул да. Над авсан юм уу? Тэглгүй яах вэ? За. Орой материал ирнэ. Үйлдвэрүүд доторхой нэг сайхан цэвэрлжгээрэй мэдв үү? За. Тэгье. Шар хайрыг уугч өнгөрлөө дөө. Одоогоор тодорхойгүй штий. Хурдаа хийгээд дуусчихвал амжин штт. Кимдабиг харагдахгүй байх чинь. Банк орчгоод ирээд явсан. Тийм үү. За, уугаад дууссан бол ажилд орцгоо. За, баяртай. Одоо ирж байгаа мó. Өсөрсөн дуучлаарай. Ингээд яах гэж банк явсан юм? Байрны зөвлөсөө нэмээ зээл асуух санаатай л тийш явсан. Тийм учиртай байсан би. Хоол үнснээс ахуулаад байр нэмэн хүртэл нэмэгдээд эхэллээ. Харин тийм ээ. Үгүй энийг хийгээд дууссан бол зөөч хийё. Тэгээ. За болчлоо. Би явж гаг нүр хийлээ. Чи үлдсэний зөөч хөрөө мэдв үү? Тэгье. За.
Ой, чи За. доор чи хүн яаралтай ажил хийж байгаа болохоор дуусгаар нь хий. Дээр доор зэрэг ажиллаж байгаад осол гарах аюултай мэдв. Санаа зовлтгүй. Бараг дуусчлаа. Өө хязаа дуусах юм бэ? Одоо дууслаа санаа зовлтгүй ажиллаа хий. Би хүлээж өгөө. Аваарын малгай өмчөд юу сүртэй юм дээ. Зүгээр л ажиллаа хийлээ надад. Намайг ослол гаргачихна гэж айгаад байгаа юм аа. Тийм үү? 10분 내로 마무리할 거니까. Ой, яасан бэ? Ой, ахлаа. 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 Энэхүү аваар нь агаарын осол үүсэж болзошгүй нөхцөлд бусад ажилчдыг тэр хэсэгт ойртуулахгүй байх дүрмийг баримтлаагүйгээс гадна ямар ч хамгаалалтын тор гэх мэтийг хэрэглээгүй юм байна. Үүнээс гадна доор, дээр нэгэн зэрэг ажил эрхэлсэн гэх мэт үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй үйл ажиллагааны дүрмийг огт баримтлаагүйгээс болж үүссэн байна. Үүн шиг агаарын осол гарч болзошгүй ажил эрхлэхдээ хамгаалалтын дор хэрэглэх юм уу? Орохыг хориглосон таних тэмдгийг тавьж, ажилтнаа агаарын ослын аваарын тухай зааварчилгааг зайлшгүй өгсөн байх шаардлагатай. Мөн дээр доор зэрэг ажиллахад агаарын аваар осол гарах нь хамгийн өндөр үзүүлэлттэй байдаг тул нэгэн зэрэг ажиллагааг хориглосон байх хэрэгтэй. Ачигч машинаар бараа зөөх үед гарах агаарын осол. Нэгэн үйлдвэрт ачигч машиныг ашиглан техник хэрэгслийг ачааны машинд ачих үед уг техник нь унаж ачигч машины хажууд байсан ажилтан газар дээрээ нас барсан осол гарчээ. Энэ осол нь ажиллаа эхлэхээс өмнө ажлын төлөвлөгөөгөө гаргаагүй, аюултай хэсэгт өөр бусад ажилтныг нэвтрүүлэхгүй байх, ажил удирдагчийг тавиагүй гэх зэрэг олон зүйлийн зөрчлийн улмаас үүдэлтэй юм аа. Түүнчлэн ачигч машин техник хэрэгсэл тогтворгүй ажигдсан чигт нь ажилдаа үргэлжлүүлснээр ийхүү хүний амьд хүрсэн байна. Ийм ослоос урьдчилан сэргийлэхийн тулд ажигч машины ачааны чадвар, ачааны хэсгийн өндөр нам, өргөн урт, ажигч машины хүчин чадал, ажиллагааны журам гэх зэргийг наривчлан судалж, ажлын төлөвлөгөө гаргасныхаа дараа ажлаа эхлэх ёстой юм. Мөн ачигч машиныг ашиглахдаа тэнцвэртэй байдлыг алдагдуулахгүй байх, жолоочийн өмнөх харагдах орчныг хаахгүй байх. Хэрвээ гарцаагүй тохиолдолд аюултай юм уу? Жолоочийн өмнөх харагдах орчин хааж ажилласан тохиолдолд бусад ажилчдыг нэвтрүүлэхийг хориглосон тэмдэг тавьж, ажлыг удирдан явуулах хариуцагч хүнээр удирдуулах хэрэгтэй юм. 작업 지휘자의 관리 감독 하에 작업을 실시해야 합니다. Хоёр зэрэг краныг ашиглан урт хэмжээний зүйлийг зөөвөрлөх үед кранд бэхэлсэн дэгэний нэгэн сугарч доош унах үед хүчтэй уналтаас болж үсэрсэн төмрийн хилтэс харж зогсож байсан нэгэн ажилтны толгойг онж амь насанд нь хүрсэн байна. Энэ осол нь дэгэний боолтыг бүрэн гүйцэж чангалаагүй байх. Энэ үед зөөх ажиллагаа эхэлснээр дэгийн агаарт гарангууд ачаагаа дийлэхгүй болж улмаар унснаас болж гарсан осол юм. Мөн ажлыг эхлүүлэхээс өмнө ажлын төлөвлөгөөж гаргаагүй, агаараас унах аюултай ажлыг хийж байгаа талбарт ажилтнаас өөр бусад хүнийг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг аваагүй нь осол гарах гол шалтгаан болжээ. Ийм агаараас урьдчилан сэргийлэхийн тулд ажлаа эхлэхээс өмнө ажлын төлөвлөгөөгөө гаргасан төлөвлөгөөгөө хамтран ажиллахсад нэг бүрчлэн тайлбарлан өгч,
Дэгийн чанарын байдлыг урьдчилан шалгаад дэгээг үлгэх караны тороос уцтай найдвартай холбож өгнө. Мөн зөөврлөх явцад савлаж болзошгүй аюулыг урьдчилан тооцож торосны урт өргөнийг тааруулснаар аюулгүй зөөх ажиллагаа эхэлбэл зохих юм аа. Үүнтэй хамт аюултай гэсэн талбарт ажилчдаас бусад хүмүүсийг нэвтрүүлэхгүй байж илүү найдвартай хийгэж үзэх юм бол гагнаж холбоо зөөвл гарах аюулаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. 블럭 서포트에 거치하는 아이빔과 같은 보강제는 용접 고정하여 낙하 비례에 의한 사고를 예방할 수 있도록 합니다. Эргэн тойронд гарч байгаа агарын ослууд илүү их анхаарал болгоомжийг шаардж байна. Аха. Өнөөдөр энэ ажлаа дуусгachвал болох юм уу? Тийм ээ, хурдан дуусгачих. Ингээд чи өчтөр миний хийгэж даалгасан ажлыг дуусгасан уу? Тархаас өмнө дуусгаараа гэсэн ажил уу? Тэр чи өчтөр кием ахлах хийж гинэ гэд үлдсэн штэ. Дуусгасан эсхийг мэдэхгүй байна. Оо, тэнд хийж гисэн байна. За тэгвэл ажлаа эхэлцгээе. За боллоо. Одоо аажмаар буулгаарай. Ойлголоо. Болж байна дахиад. Нэгэн тэгэлснийг дуусгачнаа. За болсон. За. Дахиад өргөдөө. Аха. Төмөр эдлийг холбохдоо яагаад цав хэрэгэлсэн? Нөгөө юу л да. Дөрвөн газар цавдсан байгаа ч дутууд өлмөт өрхөж наас нийл тарагдаж байна штэ. Энэ осол шиг нааж тогтоосон хүнд эд зүйлийг зөөх үед аюулгүй ажиллагааны удирдагч нь машин, техник материалын аюулгүй байдлыг нэгдгүй шалгаж үзсний дараа л зөөврлөх үйл ажиллагааг эхлүүлэх ёстой байсан байхгүй юу? Бас краныг ашиглан техник материал зөөврлөх үед гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, ажилтныг талбайд нэвтрүүлгүй байх арга хэмжээг авсан байх хэрэгтэй байт юм л да. Өөрийн тогоо зөөврлөх үед гарсан агарын осол 2006 оны 2 дугаар сар өглөөний 9 цаг 10 минут. Чи сайн холбосон байх шүү. Өөгүй бол унах аюултай. Гүй та чи намайг юу гэж бодсон юм бэ? За дээш нь. Боллоо. Энэ жигт нөрөх юм бол оролт нь зүрх юм шиг байна. Тэгвэл яхаа эргүүлчих үү? Дахиад зөөр аргагүй боллоо. 자, 한개더 줘보라. 볼까요? 아무래도 그래야겠어. 아, 잠시만. 아니, Гүч юу болох нь энэ вэ? Энэ торосны өргөн 6.7 мм. Торосны өргөн 10 мм-с илүү байх юм бол дөрвөн клик хийх ба хоорондох зайг нь олсны диаметраас 6 дахин их байхаар байрлуулдаг юм. Тэгтэл ажилтан маань үнийг үл тоомсорлон ганцхан кликээр тогтоосон байна. Замун түнчлэн ажил эхлэхээс өмнө аюулгүй үйл ажиллагааны сургалтч явуулгүй ажиллаа эхэлсэн байна шүү дээ. Ажлаа эхлүүлэхээс өмнө урьдчилан аюулгүй үйл ажиллагааны дүрм, ажиллагааны ээлж дараалал, ажиллагааны төлөвлөгөө гаргасны дараа л ажилтнад урьдчилан зааж сургаад ажлаа эхлүүлсэн бол ийм осол аваар гарахгүй л байсан. Ажлын байранд ажлыг удирдан явуулах удирдагч хүн байгаагүйгээс гадна хохирогч аваарын малгайч өмсөг байсан. Үүнтэй адил өөрийн тоогоо хийж зөөж байрлуулах ажил эрхэлдэг хүмүүс ажлаа эхлэхээс өмнө зайлшгүй ажлын байрны онцлог, ажлын онцлог, аюулгүй байдлын дүрм журамтай танилцсан байх шаардлагатай юм а. 기본적인 안전보건 교육을 실시해야 합니다. Цахилгаан хөдөлгүүрт ачигч машинд гарсан агаарын осол 2005 оны 10 дугаар сарын 13 Чомбог Ванжуу дүүр. Дэндүү ихийг аччихсан биш үү? Ачаалаа даахгүй эвдэрчүүл яана. Ингэж ажил хизээ дуусах юм бэ? Өнөөдөр дуусах ажил их байна. Ачигч машин дэндүү жижиг юм биш үү? Томоор нь агуулгад юм зөөж байгаа гэсэн. Үлээх юм бол цаг л алдна. 기다리려면 시간이 걸릴 텐데. Арай ч ачигч машин нураад унчихгүй байлгүй дээ. 할까봐. За яадаг ч байсан болгоомжтой зөөгөөрөө мэдв. Би нэг ганц тамиг татчихдаг. За тэгээ. 봅시다.
Үгүй ч юу чимээвэ? Энэхүү осол нь ачигч машины зөвөрийн хэмжээг хэтрүүлснээс үүдэлтэй гарсан байна. Харж байгаачлан энэхүү ачигч машин нь цахилгаан хөдөлгүүртэй ба дизель хөдөлгүүртэй ачигч машины хаалтын өндрөөс 20 см-аар бага байдаг. Тиймээс дизель хөдөлгүүрт машинаас хүчин чадал нь төдий чинээ бага гэсэн үг л дээ. Ачигч машины хувьд хаалт нь ачааг жолоочийн тал руу давж унгаахгүй тогтоох үүрэгтэй байдаг юм. Тэгвэл хар ухаанаар бодсон ч 5 давхар ачаа ачиж явсан юм бол ачигч машины нормыг хэтрүүлсэн байна шүү дээ. Тээвэрлэх хэмжээг хэтрүүлсэн нөхцөлд хохирогч яаран ухаанаар үгүй байлгүй дээ гэсэн бодлоор л ажиллаа эхэлсэн байна. Ажлын төлөвлөгөөнөөс гадна ажлыг өдөртөн зохион байгуулж явал хүнч энд байгаагүй. Үгүй байлгүй дээ гэсэн өчүүхэн бодол чинь та бүхний алтан амьд ч хүрэх аюултай шүү. Үгүй байлгүй дээ гэсэн бодлоо хайсан цагт та бүхний амнаас хамгаалагдсан гэдгийг битгий мартаарай. Агаарын осол гарах үндэс түүнээс урьдчилан сэргийлэх. Аж үйлдвэрт гарч байгаа агаарын ослын ихэнх хувийг ачигч машинаар эд материал зөөх үед нурж унах, цахилгаан техник дээр ажиллаж байх үед буруу ажилласнаас үүсэлтийн осол. Өндөр барилгын хувьд дээрээс доош тороолсон холбоосоор зөөх үеийн осол. Зөөврлөх явцад анхаарал сарниж буруу хөдлөх үеийн осол. Машин техник засаж янзлах үед гарах ослууд эзэлж байгаа юм аа. Ийм агаарын ослуудаас урьдчилан сэргийлэх аргуудыг авч үзэх юм бол нурж унах аюултай үйл ажиллагаа байгаа үед нэмэлт хаалт хийх буюу өөр бусад хүн орохыг хориглосон тэмдэг заалт өлгсөн байх ёстой. Каранаар ачиж зөөх үед караны аюулгүй ажиллагаа болон тороолсны бүх бат дэгэний чанга барих эсхийг чандлан шалгасан байх. Цахилгаан техник хэрэгсэл дээр ажиллахдаа гарч болзошгүй аюулаас сэргийлж нэмэлт хаалт хийх юм уу? Хамгаалалт өмсөж ажиллах. Мөн техник хэрэгслийг зөөж ачих тохиолдолд машины даацаас хэтэрсэн ачаа ачихгүй байж аюултай ачаа ачсан тохиолдолд тэнцвэртэй байдлыг алдагдуулахгүй байх, гэнэт тоормсоглохгүй байх шаардлагатай юм. Түүнчлэн тээвэрлэлтийн зам, тээвэрлэлтийн хурд гэх мэтийг зайлшгүй тохируулж ажиллах хэрэгтэй. 선의 운전을 하지 말아야 합니다. 이와 함께 운행 경로와 운행 속도를 준수하는 등 작업 절차를 철저히 지켜야 합니다. Аюулгүй ажиллагааны дүрмийг чандлан сахиж ажиллацгаая гэсэн бодлыг өвөрлөх нь ослын аваарыг урьдчилан сэргийлэх цорын ганц арга билээ. Бүгд хамтдаа ажлын байранд гарах ослын тоо хэмжээг багасгахын тулд аюулгүй ажиллагааны дүрм журмыг зайлшгүй сахиж ажиллацгаая. 지켜나가야 하겠습니다.